Хин нэг ажилтан чи хоцроод ирлээ гэж бодъё л та. Тэгээ та өнөөдөр чи яагаад тоцорчв гэж хизээж бити асуугаарай. Ажилтнанд чи үнэхээр тухгүй мэдрэмжийг төрүүлнэ. Хэрвээ таны удирдлага танаас ингэж асуувал танд ямар санагдах вэ? Шүүгдэж байгаа юм шиг, яллагдж байгаа юм шиг, ажлаасаа хоцрохгүй тул тэртээ дэргүй айхилж өглөө гүүгээд ирж хахад нэг хүн өдөөс чи яагаад тоцорчв? Энэ хоцрогдсон. Тэгээ оронд нь тэгвэл юу гэж асуух вэ гэхээр өнөөдөр чамд ямар нэг юм болоогүй үсттэй. Чи зүгээр үү? Ямар нэгэн зүйл тохиолдог үсттэй. Ингэж асуугаарай. Энэ нь ажилтнанд чинь халамжилж байгаа мэдрэмжийг төрүүлнэ. Тэртээ дэргүй тэр хүн хоцорсноо ч мэдж байгаа, тааж тэр хүнийг хоцорсныг мэдж байгаа. Тийм болохоор тэрнийг дахин лавлаад чи яагаад хоцорчов гэж шүүгээд авах шаардлага байхгүй. Шалтгаантай болол хоцорсон биш таараа. Тийм болохоор чамд ямар нэг юм тохиолдог үсттэй. Зүгээр үү? Бүх асуудал зүгээр үү гэх мэтлэнгээр халамжилж байгаа мэдрэмжийг төрүүлэхээр асуултыг тавиарай. Энэ тохиолдолд харин хүн чинь харин тэгс юм аа, ингэс юм аа гэж шалтгаанаа тайлбарлана. Гэтэ ер нь бол хүн хоцорсон шалтгаанаа заавал тайлбарлаад байх ч яах вэ гэхээр албагүй. Энэ бол тухайн хүний хувийнх нь сонголт гэж таараа. Дунд чатны удирдлагуудын сургалтын хэсгээс тип номер 1 байла. Сараас минипод өнөөдөр суралцаад маргааш туршицгаая.